манайхан шинэ комик том тавтай морил энэ удаагийн комик болохоор мутацийн 90 үе гэд нэртэй. За ингээд туглан сууж таалан болгоно. Хідүүлээ 100 мянган болно шүү. Заавал лайк болон сабскрайб дараарай. Дэлхийн алтан гац судалгааны станцад эрдэмтэд бүх нийтэд хэрэгтэй амьд диспут хийжээ. Амьтдын ДНК-г хольж ихсэн туршилтын алдаанаас болж эсүүд хяналтгүй хуваагдаж амьдлаг болон тархсан байна. Станцын командлагч Батулга өглөөний тайлангаа уншиж байв. Дэлгэцэн дээрх тоонууд аимшигтай байсан. 24 цагийн дотор 12 эрдэмтэнд сургаггүй болжээ. Тэр биологийн секторын дарга номинг дуудваа. Чиний эсүүд ханаас гарч байна гэж Батулга хатуухан хэлвэ. Ном царай цайж байв. Энэ боломжгүй. Бид бүх параметрийг хянаж байсан. Тэдний яриаг тассан хашхран лабораториос сонсогдов. Харуул болд цусандаа холдсон гүүжрээ тэнд тэр хөдөлж байна гэж орилваа. Анхны химиэр лабораторид ороход хамрын хүчтэй өнөрт ханхлан шалнаас таас хүртэл наалдамхаас саарл хүрнэлэг хан дагам мөлхөж байв. Голд нь дорж эрдэмтэн зогсож байсан. Гэхдээ тэр өөрчлөгдөж байв. Түүний нуруунаас аалзны 8 хөл ургаж нүд нь олон талд болж амаараа тор нэхэж эхэлжээ. Туслаач гэж доржийн хоолоогоор хүний дуу гарч байна. Би энэ болд руу дайрч хацваа. Болд хан мөрөж унахад лаг түүнийг шингээж эхлэв. Болд ухаантай хിവэр байсан. Түүний нүдэнд аимшиг гүнийг гэрэлтэж харин гараа хөдлөж чадахгүй байсан. Тэр өөрийн биеэр хамт олон руугаа дайрч байгаагаа мэдэрч байсан. Зивсэг номын станцын нууц хамгаалт хадгаламжинд нэвтэрч синтетик вирусын цорын ганц ампулыг гаргав. Энэ вирусыг зөвхөн лагийн эсүүд устгахад зориулсан бүтээсэн байсан. Гэхдээ зааварт их лагийн хариу үйлдэл 100% гэж утсан байв. Батулга их лаг гэж юу вэ? Нам чичирсэн хоолой. Энэ бол үндсэн мас ухаантай тэр бүх амьдралыг нэг организм болохыг хүсдэг. Хэрв бид вирусыг хэрэглэв тэр бүх химиэрийг нэг дор бидэнд рүү илгээн. Сансрын станцын гүнээс аимшигт архилт сонсогдов. Их лагс хэрж байв. Хүн ба могой. Багийнхан агааржуулалтын систем бол агаарын босон амаар зүгтах гэж байдал өөр нэг химиэр гарч ирвэ. Энэ бол сайхан инженер байсан. Тэнийг сайхан гэдэг гаргүй, бэлхүүсгүй. Доошо могоон сүлтэй нүд нь босоо хүүхэн хараад түүний амнаас хорт шүд цавчиж гялцсан харагдаж байваа. Битгий ойрт гэж хашгир эрдэнэ техникч. Гэхдээ сайхан хүний хоолоогоор намайг санаж байна уу? Би харах бүртээ айж байна. Би өөрөө хүсээгүй. Тэгээд тэр могоон хурдаар дайрч эрдний хөлийг хатгсан байна. Эрдэнэ ухаан алтхаас өмнө вирусыг хэрэглэл гэж амьдсан. Их лагийн уур хилэн номин ампулыг эвдвэхэн ойролцох лагийн масыг задлж эхлэв. Дойрж сайхан хоёр шалан дээр нуран онж тэдний бинээс лаг хайлж урсав. Гэхдээ тэр мөчд станцын бүх коридороос архиралт хашраан сонсогдов. Бүх химээрүүд, аалзан хүмүүс, могоон хүмүүс, шувуун хүмүүс, хулгарын хүмүүс нэгэн зорилгоцоогоор тэдний зүг гүйж ирвэ. Тэдний нүдэнд аимшиг байсан. Тэд хүсээгүйч бие нь тэднийг өдөртөж байв. Батулга номин 2 амьд үлдсэн цөөн хүмүүс сүүлчийн байр өрөөнд орж зогсвоо. Араас нь хан даган их лаг өөрөө хөдөлж байв. Хэлбэр дүрсгүй хар нүдтэй аврах бомлог. Бид хаашаа гэж номин асуув. Батулга ханд гар буугараа нүх гаргаж сансрын станцын гарц руу гэж хариулваа. Гэхдээ тэдний ард 100 химээр дүүрч их лаг хүний дугаар. Та нар бүгд нэг болно. Би та нарыг бүгдийг өөрийнхөө болгоно гэж хашгирваа. Тэгээд харанхуй тэднийг залгиж шүн болж өнгөрвөө. Мутантын 90 үе. Дэлхийн сүүлчийн өглөө. Алтан гац станц дэлбэрснээс хойш 73 хоног өнгөрчээ. Алтан гац станц нь сансрын станц юм байна л да. Лаг сансрын хог хаягдлын хамт дэлхийн агаар мандалд нэвтрэн 3 твийг халахлав. Хятад энтгэх Америкийн нэгдсэн улсын зүүн хэрэг хаагдсан бүс болжээ. Лаг гэдэг нь нөгөө 9 охин нь шүү дээ.
хотын нурангад донд тэмүүлэн амьдардаг байв. Тэрээр 22 настай хуучин зэргийн инженер, баруун гар нь кибернетик продюсер. Эцэг нь амиа алтхаасаа өмнө суулгаж өгсөн. Тэр ганцаараа биш ээ. Хамт хонгор их том битэй залуу, мөн наран цэцэгс гих 19 настай хурдан шалгамгаа охин байдаг байгаа. Тэд хотын хойд хэсэгт хуучин цэргийн бункерийг бааз болон ашиглаж байв. Өглөө бүр тэмүүлэн дээвэр дээр гарч тэнгэрийн хаяг ширтэн. Өнөөдөр тэр тэнгэрийн улаан уул харсан их лагийн шинэ колони ортож байв. Анхны тулаан. Үдээс хойш тэдний бааз руу 3 химээр дотлоо. Тэд нэгэн цагт хүмүүс байсан. Одоо хүн чон болон хувирж нуруунд нь ясан хот ургасан. Шүдэн шаралсан байв. Билнэ үү гэж тэмүүлэн асууа. Хонгор гараар нь нодроглож гараа цангидан төрсөн өдөр шигэ гэж инээмсэглэв. Наран цэцэг дээвэрдээ авиран гарч гар хийцийн ном сумаа бэлвэ. Ихний чон химэр дундуур өсрөн орж ирв. Тэмүүлэн протез гараараа өргөхөд далны цөмийн хутган нээгдэж тэр цээжин дээр нь цохвоо. Химэр онсон ч хоёр дахь нь хажуугаас нь дайрч тэмүүлний мөрөн дээр хумсаараа майжваа. Хонгор гэж ойрлож төмөр хаалгыг суулан авч хоёр химэрийг дараалан нэслэв. Сус. Лагийн хар шингэн хан дээр цацрав. Наран цэцгийн сум 3 дахь химэрийн нүдийг цохож сохорсон мангас хан мөрөн унваа. Амьд байна уу гэж наран цэцэг доош бууж ирвэ. Тэмүүлэн цус гарсан мөрөө тэрч хонгор чи хаалгыг нэвлээ гэж хэлвэ. Хонгор гимшиж инээ. Зогтгсдийн бүлгэм. Тэр өрөө тэдний бункер 5 хүн ирж оргоно. Тэднийг оюун эмэгтэй удирдах байв. Тэр хуучин биологч лагийн эсрэг дархлаатай цөөхөн хүний нэг. Түүний гарт синтетик вирусын үлдэгдэл, түүнийг сайжруулах тэмдэглэл байв. Та нар хэр удаан тэмцэж байна вэ гэж оюун асуув. Их лаг өдөр бүр хүчрхэж байна. Бидэнд том зэвсэг хэрэгтэй. Тэмүүлэн. Юу санал болгох гэж байна? Оюун газрын зураг дээр цэг тэмдэглэсэн. Энэ хуучин цэргийн нууц лаборатори байсан. Тэнд цагаан од кодтай зэвсэг хадгалсан байсан. Энэ лагийн генетик кодыг бүрэн устгах чадна. Гэхдээ лабораторийн голд их лагийн нэг хэсэг оршин суудаг. Өөрөөр хэлбэл бид мангасын ам руу орох ёстой гэж наран цэцэг бас дотроо дүгнсэн байна. Хонгор мөрөө хавчин өмнө нь байгаагүй юм биш, би хийж чадна гэж хэлвэ. Лабиринтик химээр лабораторийн нурман донд тэднийг эрхэм хүлээн авч узваа. Тэр нэгэн цагт хүчрэг дайчин байсан бүгд одоо хүн хавчны хямэр болон хувирсан. Гадуур нь хясаа гарт нь хавчаар гэхдээ нүдэнд нь хүний оюухан гэрэлтэж байв. Битгий бууд гэж эрхэм хүний хоолоогоор хэлвэ. Би удирдах чадна. Түр зур их лаг унтаж байна. Би та нарыг цагаан од хүртэл хөдлөе гэхдээ нэг нөхцөлтэй намайг устгана. Тэмүүлэн гайхширч яагаад эрхэм хавчаараа өөрийн хисааг зөхөв. Би сэрх бүртээ алахыг хүсдэг. Би хүмүүсийг санаж байна. Би өөрийгөө санаж байна. Гэхдээ би хяд чадахгүй. Энэ бол там. Өөрийгөө орлож, өөрийгөө устгаж чаддгүй юм аа л да зайлвал. Наран цэцэг нүдээ дэн нулимстай зогсон харж байв. Хонгор чулуу шиг өшөө болон зогсвоо. За гэж тэмүүлэн хэлв. Би чамайг дараа нь чам туслах болно. Тэд 3 цагийн турш харанхуй коридороор явж зөвхөн эрхэм хавчрын тогш чимээ дагуулж байв. Цагаан од лабораторийн голд булар савнд хадгалсан цагаан од гэрэлтэж байв. Энэ бол шингэн төлөвт вирус байсан. Хэрвээ агаар цэцвэл бүх лаг устна. Гэхдээ савны дэргэд их лаг нэг хэсэг нь хар нүдтэй хэлбэр дүрсгийн мас сэрж мэдлвэ. Би та нартай холбоо тогтоохыг хүсэж байна гэж их лаг хитэн 10 хоолоогоор дуурвав. Би устгахыг хүсэхгүй байна. Би нэгтгэхийг хүсэж байна. Та нарын зовлон зогсоож чадна. Зүгээр л хүлээж ав. Тэмүүлэн хизээж үгүй гэж хариулва. Тулаан эхлэв. Их лаг тэдний зүг хитэн 10 сорул сонгон агаарт хор тарав. Хонгор төмөр багна. Суулан соруулыг нь нэг нэгээр нь таслав. Наран цэцэг дээвэр дээр гарч их лагийн цөм рүү галцсан харв. Гэхдээ мас хурдан сэргэж байв. Их лаг хурдан сэргээд байна. Тэмүүлэн сав руу гүйхэд эрхэм түүний замыг хаав. Хавч химээр улаан нүдээр ширтэн хавчаараа өргөв.
Гэхдээ тэр Тэмүүлэн биш их лаг руу товтлсон байна. Одоо гэж ирэх машхарва. Хавчин хүн их лагийн гол цөмд хэрчиж мангас аимшигтай орсон. Тэр мөчид Тэмүүлэн савыг эвдэж цагаан одыг агаарццваа. Вирус тархав. Ирэх юм минсгэлэн хисaan хагарч нүдэнд баярлаа гэж шивнээ тоос болно. Цацарваа. Их лаг уурцаж бүх сурвалаа нэгэн зэрэг дайруулав. Гэхдээ вирус аль хэдийн түүний генетик код руу нэвтэрсэн байв. Хармаас улам жижигэрч улам жоохорсоор эцэст нь усны хар шалбайг болон үлдвэ. Тэмүүлэн хонгор наран цэцэг гурвлаа лабораторийн шалан дээр сууж амьсгаад нь зогсов. Гэрэл унтрваа. Бүүгээр дууслаа гэж наран цэцэг асуув. Тэмүүлэн цонхоор харав. Тэнгэрийн хаяанд улаан үл арилж оронд нь цэнхэр тэнгэр харагдаж байв. Гэхдээ алцад шинэ хар цэгүүд гарч ирж байсан. Их лагийн бусд колонууд. Үгүй гэж Тэмүүлж эхлэв. Энэ дөнгөж эхлэж байна. Дэлхийн гал засгийн газрын сүүлчийн тушаал цагаан од вирус тархснаас хойш 14 хоног өнгөрчээ. Их лагийн нэг колон усцсанч дэлхийд дээр 47 том колон үлдсэн байв. Хотын нурангад Тэмүүлэн хонгор наран цэцэг нар сэргээн босгох ажилд хийж байх үед тэнгэрт цэргийн нисдэг тэр гарч ирвэ. Ми-24. Тэр тэдний дээгүүр эргэлдэн шатан дээрээс хар костюмтэй эмэгтэй өсрөн буваа. Тэрээр засгийн газрын тусгай албаны дарга Сэрма байв. Тэмүүлэнд би чамайг эрдэм шинжилгээний даалгавраар илгээх гэж байна гэж Сэрма хатуу дугаар хэлвэ. Умард солонгосын хил дээр хар брокоттой цөмийн мөмбө бэлэн болсон. Хэрв нөхцөл байдал хяналтаас гарвал бид Аз болон голомтын бүс цөмийн цогтолдох болно. Наран цэцэг тэнд хэдэн сая хүн амьдардаг. Сэрма тэдний ихэнх нь аль хэдийн химээр болчихсон. Бидэнд 72 цаг байна. Энэ хугацаанд та нар харлаг шин төрлийн мутантын ихийг устгах хэрэгтэй гэж хэлвэ. Тэмүүлэн протез гараа авчин бид нэг л нөхцөлтэйгээр явна. Дараа нь бид эрх чөлөөтэй болно. Сэрма толгой төхөв. Зөвшөөрлөө. Аалзан хүмүүсийн хот. Тэднийг 2 цэргийн тигр машинаар солонгосын хил рүү хүргэв. Зам тэдэнтэй бат хэмэг хошууч нэгдэв. Тэрээр 203 тулаанд орсон мутант анчны багийн командлагч байв. Бат авсаархан нүүрэнд нь сорвдог гэхдээ нүд нь илдэх хүн байв. Хүүхдүүдээ анх удаа мутантаа тулдах гэж байна уу гэж бат асуув. Хонгор инээ. Бид өчтөр 3 чоныг няцалсан. Чон. Тэд хүүхдийн тоглоом гэж бат тамхи асаав. Аалзан хүмүүс. Тэд сүлжээгээр бүх хотыг бүргэж олзоо амьдаар нийтдэг 8 холд тус бүрдээ тусдаа тарихтай харлаг тэдний хатан юм аа. Тэд хотын захад ороход агаар наалдамхай торонд богдов. Байрлалууд аалзны үр шиг харагдаж хаа сайгүй 8 хөлтөөс сүүдрүүд мөлхөж байв. Ногоон хүмүүс ба зомби хүмүүс. Тэд хотын дундор явах бүрд өөр нэг бүлэг мутанттай таарч эдгээр ногоон хүмүүс байв. Ургамал хүний эрэл изүүд тэдний арьсанд холоор бэлэнээр ногоон болж гарны оронд мөчр урсан нүдэн цэцэг шиг харагдаж байв. Тэдний халагч нь халиун нэгэн цагт урмал судлаач байсан юм аа. Битгий бууд гэж халиун навчаар хийсэн гараа оргов. Би таны талд байгаа харлаг бидний үндсийг хатгаж байна. Тэр бүх амьдралыг нэг лаг болохыг хүсдэг. Бид өөрсдийгөө дархлааг хөгжүүлсэн. Тэдний ярьж байхад газар доороос архилж сонсогдов. Зомби хүмүүс. Нэгэн цагт хүмүүс байсан боловч лаг тархинд нь нэвтэрч зөвхөн идэх зүүн совин үлдсэн байв. Тэдний нүд цагаан амнаас нь лаг хар шингэн гоож хэдэн зуун зомби тэдний зүг гүн ирж байв. Халиун хашгирав. Бүгд миний ард. Түүний мөчрнөөс хорц цэцгийн тоос царч зомбинож унаж эхлэв. Бат хошууч. Галаад гэж тушаалгач цэргүүд пулеметны яваа. Тулаан дундуур нисдэг тэрэг гарч ирэв. Пулеметор зомбинуудыг няцалж эхлэв. Гэхдээ зомбинууд хитрхи олон байсан. Танкны дайралт нөхцөл байдал найдваргүй болоход тэдгэрийн харьяанд 3 тир танк гарч ирвэ. Тэдний командлагч Гамболд хөвгт цэргийн хурандаа байв. Танкууд дараалан буудаж зомбинуудыг хэсэг хэсгээр нустгав. Гамбол Люкас гарч та нар хэм бэ? Тэмүүлэн харлагийн хих хайж байна. Гамбол би та нартай хамт явна. Гэхдээ миний хүмүүс хангалттай биш. Харлаг хотын төвийн Аазан хатан хаан болон сууж байна.
тэр хэдэн мянган алдсан хүмүүсийг удирддаг. Танкууд хотын төв рүү давчлаа. Замд нь тэд могоон хүмүүс, хортой шүдгүй гаргүй тэд нар, шуун хүмүүс, далавчтай, хумстай тэд нар, холгонон хүмүүс, шүдтэй харанхуй тардаг гэх зэрэг олон төрлийн мутантуудтай тулдва. Хонгор танкны хуугийн дээр гарч пулемотор дарж буй шуун хүмүүсийг буудаж байв. Наранцэг дээвэр дээр авирч сум дуусан ч тул аалзан хүмүүсийг устгахаар сэхэж байв. Харлаа хотын төвд нисэх онгоцны буудал байсан газар голд нь аврах том аалз харлаг сууж байв. Түүний би автобусны хэмжээнд 8 минут тус бүр өөр зүг харж хөлн караны шиг урт хажууд нь цөмөн бөмбөгийн удирдлагын панел байв. Харлаа хідэн 10 хүний дуугаар би та нарыг хүлээж байсан. Их лагийн хүсэл биелэх болно. Энэ гариг нэг организм болно гэв. Тэмүүлэн бид чамайг зогсоон тулаан эхлэв. Харлаг хөлөө сонгон танкуудыг нэг нэгээр нь хөмрүүлв. Ган бол сүүлчийн танкаараа харлаг руу шууд давж их буугаар цохин галалсан боловч юу ч болсонгүй. Аалзны хоёг үнэхээр хатуу чанга юм аа. Бат хошууч гарнаачд гэтэл харлаг түүнийг хөлөөрөө хатгаж цээжиндээ хүрэн цаатгав. Бат унахаас өмнө түүний нүд гол нүд сул талд нь тэргэж шарваа. Тэмүүлэн хонгор наран цэцэг гуруула Аазны толгоор руу авирч наран цэцэг хоёр нүдийг нь утгаар солов. Хонгор гол нүд рүү нь гараахийн нударгаараа цохив. Тэмүүлэн бүртээс гараараа гол нүд рүү нь гүн шумбуулна. Тэнд байгаа цөмийн зэвсгийг цэнгийг итгэвчүүлвэ. Харлаг аимшигтай архирж биеийг хаагарч түүнөтөр бүх лаг шатаж эхлэв. Энэ цөмийн зэвсгийн дээр Аазны дотор итгэвчүүлээд хийсэн байх нь шүү дээ. Аалзан хүмүүс, зомби хүмүүс, муу хүмүүс бүгд унаж биеийн тоос болон цэцрүү. Гэхдээ цөмийн бөмбөг аль хэдийнэ тоолж эхэлсэн байв. Дэлгэцэн дээр тэг 0.3 42 секунд гэж анимчин зааж байв. Тэгмүүлэн бүгд нэгсдэг тэргэрөө. Тэд сүүлчийн амьд үлдсэн хүмүүс нисдэг тэргэрөө гүйж хотыг хөрхөв. Тэдний араас цөмийн бөмбөг дэлбэрч улбар шаргаал бүх зүйлийг залхив. Хонгор цонхоор харсаар хот үгүй боллоо. Тэмүүл гэхдээ дэлхийн амьд үлдсэн. Наранцэг одоо хаашаа явнаа бид нар? Тэмүүлэн тэнгэрийн хаяг харав. Алсад шинэ хар цэгүүд бас гэрэлтэж муухай харагдаж байв. Дэлхий дээр одоо 46 том лагийн колон үлдсэн байгаа. Дараагийнх руу гэж тэргэл байв. Нисдэг тэрэг наран жаргах зүгт нисв. Тэдний ард чадаж буйхад тэдний урт асар том дайн хүлээж байгаа. За ингээд part 1 дууслаа. Part 2-ыг үргэлжлүүлээд хийж болно. Энэ бас маш сонирхолтой гоё комик шүү. Харин манайхан лайк болон subscribe заавал дараарай. Хэдүүлээ 100,000 заавал болно шүү. Сайн уу? Мутантын нэр үе комикийнхоо part 2-ыг оруулж байна. Манайхан тухлан сууж таалан болгоно. Лайк болон subscribe заавал дараарай. Уулзалт. Цөмийн дэлбэрэлтээс хойш 48 цаг өнгөрчээ. Тэмүүлэн хонгор наран цэцэг нар нисдэг тэргээр говийн бүсэд буухад агаар шаргал өнгөтэй болж амьсгалах бүрт хамрынх нь самсаан сархираад их муухай байсан байна. Цацраг идэх тоос хаасаагүй. Гол хөрсөнд агаарт шингэжээ. Тэдний хуучин зэргийн хорогдох байранд хоёр хүн хүлээн авч олзов. Эхнийх нь Баттулга байв. Сансрын станцын хуучин командлагч. Түүний нүүрэн шатсан гэхдээ нүд нь хуучин шиг данган байв. Хоёр дахь нь номин хуучин биологч. Түүний гарт синтетик вирусын шинэ хувилбар бүхий ампул байв. Та нар хинбэ гэж тэмүүлэн Пёртэс гараа бэлэн байдалд зодход бэлэн байдалд оруулан асуув. Батлог. Бид лагийг бүтээсэн хүмүүс. Бид үүнийг устгах ёстой. Номин шин санаатай ярьсан. Номин ампулыг өргөв. Нэгдүгээрт энэ вирус зөвхөн лагийг устгадаг. Харин химерийн эсрэг сул. Гэхдээ би түүнийг мутацид оруулсан. Одоо энэ альва мутантын эсийг задалдаг. Гэхдээ сул тал бий. Вирус цацрагийн дэвсгэр тогтургүй. Бидэнд түүнийг цацраггүй бүсэд идэвхжүүлэх хэрэгтэй. Тэмүүлэн. Хоёрдугаарт нь юу юм? Бид цөмийн цахилгаан станцуудыг сэргээх ёстой. Тэдний 12 нь хяналтгүй горимшилсан. Хэрв тэд дэлбэрвэл бүх их газар цацраг идэвхт хорт харахах болно. Батолог газрын зураг дээр тэмдэглэв. Эхний бай. Хотын ойролцоох станц. Тэнд галт торхой гих мэт мутант үүрээ зассан байгаа. Тэд нэгэн хотын
гадаа очиход өмнө харж байгаа үзүүл тэдний хүлээж байв. Цацрагийн нөлөөгөөр химээрүүд улам бүр амжилттай дөрөх төрхтэй болж мутацд оржээ. Аалзан хүмүүс одоо 2 толгойтой 8 минут тус бүрээр өөр зүг харж байна. Могоо хүмүүсээ арьсан гэрэлтэж хоорн ганыг хайлуулж байна. Шуун хүмүүс тэдний далавчны өргөн 15 м төрж хумсна мангар урт муухай аимшигтай сарвуутай болсон байв. Гэхдээ хамгийн аимшигтай шин төрлийн мутантууд байв. Аврах царцаа автобусны хэмжээтэй хөлн олон үетэй нэг өсрөл төр 500 м-т тулдаг. Амнаас нь хүчлэг шингэн цацардаг. Хорт ялаа хүний толгой хэмжээтэй. Сүүлэнд натгууртай тэр хатхад 2 минут дотор хүн болон амьтдыг устгаж айдаг. Цацрагийн үт газрын гүнд амьдардаг 50 м урт түүний арьснаас цацраг өвдөлт бодисгооч нь түүн төрөхөд л арьс болон бүх юм молзорч унж будаагдаг. Наран цэцэг айсан хоолоор эдгээр юмсыг хэн бүтээсэн юм бэ? Нам цөмийн дэлбэрэл цацраг нь лагийн эсийг хурцсан мутацид оруулсан сайн мэдээ 47 колони 15 цацраг тэслэг устсан муу мэдээ нь одоо 32 колони улам хүчрхэг болсон. Станцын төлөөгдөл. Хотын цөмийн станцын хашаанд хэдэн зуун мутант цугларчээ. Голд нь галт орхой хүн царцаа ялааны хэрлээс 6 гар 4 хүл хуруутай гялалцсан муухай хамт байв. Тэд станцын хөргөлтийн системд үрээд засаад реакторыг халааж байв. Бас ухаантай Батулга хэрвээ реактор дэлбэрвэл цацраг идэвхтэй бодис төв аз тарах болно. Тийм үл. Тэгэхээр бид дотгож орох ёстой. Тулдаан хэлв. Хонгор хуучин караныг суултанд царцаануудыг бөөнөр нь устгаж хэлв. Наран цэцэг дээвэр дээр гарч нумсмар хорт ялаануудыг буудаж харваж унах байв. Батулга хуучин зэргийн тактик ашиглан мутантуудыг барилга руу чирэгн аваачиж барилгын хан мөргүүлж устгаж ядалж байв. Нэмэн реакторын өрөөнд нэвтэрч хөргөлтийн системийг гараар сэргээв. Тэр бээр цацрагын өвчтөй байсан ч гар хөлөө чичрүүлэн хавхлагуудыг эргүүлсээр байв. Галт ороход түүнийг олж харан 6 гараараа дайрч ирв. Тэр мөч тэмүүлэн дээрөөсрөн пертюз гараараа галт орхон нурууны гол руу цохив. Цахилгаан цохиж номин түүний нуруун дээр вирусын ампулыг цохиж хагалваа. Галт орхой хэдхэн минут дотор тоос болон цэцрав. Станцын хөргөлтийн систем хэвэн ажиллаж эхэлвэ. Гэхдээ энэ ялалт баг байсан дэлхий дээр 11 цөмийн станц хяналтгүй хэвээр байгаа. Дэлхийн засгийн газар сүүлчийн арим. Тэднийг станцаас гарч ирэхэд тэнгэрт 8 нэстэд тэрэг 10 хэдэн танк 40 гаруй хөвгт машин ирэв. Тэдний командлагч генерал Чойвсон дэлхийн засгийн газрын сүүлчийн армийн ерөнхий командлагч байв. Чойвсон өндөр настай сахалтай зээжин дээр нь одон медаль харин нүдэнд нь онторшгүй галтай хүн байв. Та нар сайн ажилласан гэж генерал хэлв. Гэхдээ одоо насан туршидын ажил эхэлнэ. Бид мутацийн эсрэг зэвсэг гаргаж авсан. Тэр гараа ороход ачааны машинаас том биетэй металл сав гарч ирэв. Дотор нь цагаан хүл нэртэй кодтой хий байсан. Нэмэн энэ юу вэ? Чойвсон. Мутацийн эсрэг зэвсэг хийн зөвхөн мутант эсүүдийг устгадаг хүмүүст хоргүй. Бид үүнийг агааццвал 48 цагийн дотор бүх химээр, бүх лаг, бүх аврах шавж өгнэ. Батул. Яагаад өмнө хэрэглээгүй байсан юм? Чойвсон нүдэд оршлоо. Учир нь энэ дэлхийн агаар мандлын давхаргыг гэмтээвэл хэрв бид үүнийг хэрэглэвэл 10 жилийн турш хүчлэг бороо орох болно. Гэхдээ өөр сонголт байхгүй. Мутантууд хитрхи олон болсон. Сүүлчийн тулаан. Тэд цагаан хүлийг хэрэглэхээр шийдэв. Гэхдээ эхлээд хамгийн том колон их лагийн зүрх умар тэнгисийн дундх арал дээр байрлах төв байрыг устгах хэрэгтэй байв. Тэд их лагийн үндсэн мас нуугдаж бүх хүмирийг удирдах байв. Тимүүлэн хонгор наран цэцэг Батулга номин генерал Чойвсон 6 хүн сүүлчийн тулаанд бэлтгэв. Тэд усан онгоцор арал руу ойртоход агаар хар утаа амьсгал богдуулан муухай өнөртөж байв. Арал амьд организм шиг л угшиж байв. Хаасаа аюу хэмээрүүд, аалзан хүмүүс, могон хүмүүс, шуу хүмүүс, аврах шавжнууд, цацрагийн хөтнүүд бүгдний зорилготой тэдний зүг дайрваа гүйж ирсэн байна. Чойвсон бүгд тулдаанд энэ бол сүүлчих. Тулаан 6 цаг хүрэлсэн. Танкууд буудаж нисдэг тэргүүд полимоторны галдаж цэргүүд гардан тулдаан хийж байв. Хонгор 200 гаруй мутантыг устгаж гэхдээ өөрөө хордож унсан. Аргагүй шүү дээ. Наран цэцэг дээвэр дээр гарч сумаа дуустал харвсан.
гараа нь хутгаар тулцсан. Батулга сүүлчийн гарната шидэг өөрөө цацрагийн өтөнд хазуулсан байна. Тэмүүлэн их лагийн зүрхэнд нэвтрэв. Тэд аврах том хар мас гэрэлтэж хүний дугаар чи яагаад ингэж байгаа юм, чи тэнцсээр байгаа юм бэ? Нэг организм болох амар гамалганг бид та нарт авчирч гой биелэг өгөх гээд байна гэв Тэмүүлэн. Ирэх чөлөөгөө амар амгалан бол зүгээр шорон, бид наа чин хэрэггүй. Тэр цагаан үхэл хийтээс авыг ивдэв. Хий агаар тарахад их лагийн мас агшиж архишин шатаж эхлэв. Тэр мөрсөнд арал дээр бүх юмэр нэгэн зэрэг урмаа. Гэхдээ хий дэлхийн агаар мандал нэвтэрч тэнгэр ногоон өнгөтэй болж хүчлэг бороо орж эхэлвэ. Тэмүүлэн сүүлчийн нэстэгт рүү гүн оров. Хорц нөхтөө авран арлаас гарч ирвэ. Тэдний араас арал далайж их лаг үүрд устан алга болов. Гэхдээ тэнгэрт ногоон үлс тогтож бороо газарт дэрх бүх урамлыг шатааж байв. Тэмүүлэн нөхтөө хараад бид ялсан, гэхдээ ямар үнээр. Чой болцсон. Хорцсон хоолоогоор энэ бол ялалт. Бид амьд үлдсэн. Бид дэлхийг сэргэн. Тэдний нэстэг тэрэг наран жаргах зүгнэс бай. Шин үрийн гэрэл. Айрмын сэргэлт цагаан үхэл хэрэглэгдснээс хойш 30 хоног өнгөрчээ. Хүчлэг бороо айжмар зогсож тэнгэр цэлмж эхлэв. Дэлхийн засгийн газрын сүүлчийн арим одоо бүрэн хүчин чадлаараа ажиллаж байв. Генерал Чойвсон хуучин цэргийн баазуудыг сэргээж 40 мянган цэргийг дахин зэвсгэлвэ. Тэмүүлэн хонгор наран цэцэг Баттулга номинар армийн галчуу руу тусаа ангид хэсвэ. Тэдний командлагчаар Ахмад Сүхбаатар томилогдов. Туршлагатай дайчин. Гар нь мутантын хумсанд тасдагсан төмөр бертоз хиймэл гартай болсон байна. Сүхбаатар. Та нар мутанттай тулалдсан туршлагатай. Харин одоо бид шин зэвсгээр толдно. Эрдэмтэд 3 төрлийн зэвсэг бүтээсэн. Тэр бэр 3 шин зэвсгийг танилцуулав. Нэгдүгээр цахилгаан тор, тусгай гар буу мутантыг саажуулах. Цахилгаан цохилтоор шатаадаг шавжнуудад хамгийн их үр дүнтэй. Хоёрдугаарт галт сэлэм 1.5 м урт, ирмэг нь 3000 хэмт халдаг плазмын сэлэм. Альва химээрийн хуйгийг хайлуулдаг. Гуравдугаарт үүл задлагч. Нисэх онгоцноос цацдаг дууны долгионы зэвсэг. Агаарт нисдэг химээрүүдийн далавчийг эвддэг. Тэмүүлэн Портиоз гараа орхив. Би галт сэлмийг сонгож байна. Хонгор. Надад тэр цахилгаан тор би том биетэй тул би ойртохгүйгээр цохиж чаднаа. Над тэр хэрэгтэй. Наран цэцэг. Би үүл задлагчийг удирдах сурнаа. Би тэрнийг ам тэр надад хэрэгтэй гэж хэлвэ. Агаарын тулаан. Армийн 15 нисэх онгоц 24 нисдэг тэрэг бүхий агаарын болоод бүрэн бэлэн болжээ. Тэдний анхны бай говь цүлд орших хар далай хэмээх мутантын том колон байв. Тэнд мянган шоун хүмүүс сарсан баг байхаа хүмүүс далавчт ялгаанууд орсон суудаг байв. Нисэх онгоцууд тэнгэр төрөхөд харанхуй үйл шиг хэмээрүү тэднийг зүг нисэн гэр байв. Шуу хүмүүсийн далавч нь 10 м болсон. Хүмүүс нь онгоцны хуйгийг зурж ивдэж байв. Наран цэцэг нэстэг тэрэгний хаалганд нээж үүл задлагч зэвсгийг ажилуулв. Дууны долгион гар тархан ойролцоох 30 гаруй шуун хүмүүс бол мус амьтдын далавчийг хугадаж устгасан байна. Тэдхээс самит хагарч газар унваа. Гэхдээ агарчийн аюул гарч ирэв. Галчуун хүмүүс, чөтгөрөн хүмүүс, эдгэр хүмүүс галчууны ДНК-тай холилдсон хүмүүс байв. Тэдний өднөөс гал гарч нүднээс нь лазерын дэг ястарч байв. Сүхбаатар радио дээр бүх онгоцнууд сарин ийш тийшээ холд болтцгаа. Галчуу бол дулааны мэдрэгчтэй гэж л байна. Тэмүүлэн нисэх онгоцны нисгчийн ард сууж бид эднийг устгахнаа гэж хэлээд сэлмээ гарган очоор онгоцны арын хаалгыг нэвэ. Галт сэлмээ гаргав. Нэг галчуу онгоц руу дайрахад тэр сэлмээ далдаж шувг 2 хэсэг болгон тастав. Шувны гал унтарч үнс болон цэцэрвэ. Тулаан 3 цаг үргэлжсэн. Эцэст нагаарын цэргийн бүх хүч нь нисдэг хэмээрүүдийг устгад тэнгэрийг чөлөөлвөө. Газар дээрх там. Агаар цэвэршсэний дараа айрам газар дээр бов. Тэдний урд хэдэн 10,000 газрын хэмээр даалцсан хүмүүс, могон хүмүүс аврах зарцаа, хорт ялаа цацрагийн өт гих мэт олон төрлийн муухай амьтд байв. Мөн хүн баавгайн ирлиз, мэлхийн ирлиз гих мэт амьтд. Тэдний өсрэлт нь 100 м, жинлэхэд бараг 5 тонн байгаа юм чинь. Хонгор цахилгаан торгоо гаргаж ихний дайсныг цохив. Том биетэй мангас чичрэн өнө. Гэхдээ тэр дараа 10 хэдий бас тэгж устгасан байна. Баттулга гарначтай унгашрав. Бүгд цуглараарай гэд зэрэг дугуй хэлбэрт бөөгдөн цахилгаан тор галт сэлэм автомат үсгээр нэгэн зэрэг буудав 10 гаруй дайснууд будаа олон умсан байна. Тэдний оронд шинээр ирсээр байв. Наран цэцэг ном сумаа гарган холоорын зайд мутантуудын нүд рүү нь харавч байв. Намын хуучин биологийн
Монголчуудын хувьд одоо мутантуудын сул талын зааж өгч юм байв. Зар цаанууд 3 дахь хөлний үед мэдрэлийн цангилаа байдаг. Тулааны оргилүүд тэмүүлэн галт сэлмээ өргөн хамгийн том дайсан л үгүй мангас түүнийг залхих гэж. Гэтэл тэр сэлмээ мангасын ам чум болов. Плазмын халуун мангас дотроос шатаж дийлбэрэв. Мутацийн голомт тулааны уур номер ядад долгионы тусламжтайгаар мутантуудын их усүрийг илрүүлв. Энэ нь говь цөлийн гүнд газар доор хаагуйн байсан. Тэнд их төрүүлагийн анхны туслаас үүссэн цацрагийн нөлөөгөөр өөрчлөлтөг цорын ганц горомт байв. Генерал Чой болсон хэрэг бид төрөөг устгах бол ахиж мутацд орох амьтад өсөж үрчгөхээ болно. Тэдний ДНК-г задлана. Тэмүүлэн хонгор наран цэцэг Баттулга номин Сүхбаатар нар агууд нэвтрэв. Голд нь их төрөөг нэртэй байхгүй нөгөө мутантуудын их нь. Их төрөө өндгөний хэмжээтэй гялцсан чимээгэн лугшиж байв. Тэгтээ том түүний эргэн тойронд сүүлчийн хамгаалагчд харгалзагчд хүн хэрэм бус амьтдын эрлий зүт байсан. Маш хурд маш аюултай байв. Тулаан агууд эхлэв. Харанхуй зөвхөн сахилгаан торны гэрэл галт сэлмний дөл гэрэлтэж байв. Хонгор хоёр харгалзагчийг устгасан ч өөрөө хазууж хордов. Наран цэцэг түүний чирж хажууд нь дасуулав. Битгий хөрөө. Хонгор сулах минь. Том хүн амархан өгдөггүй маа. Тэмүүлэн их төрөд очиход түүний сүхний дуу сонсогдов. Намайг битгий устгах. Би энэ дэлхийн шинэ хавцад би ирээдүй. Тэмүүлэн ирээдүй бол хүн бүрийн сонголт. Чи сонгохгүй. Чи бол хүн биш ээ. Тэр галт сэрмээ өгөөд их төрийг хөндлөн хөтлөв. Төрөө дэлбэрч, гэрэлтэж, унтарч тоос болно цацрав. Тэр мөч дэлхий дээр бүх мутанд нэгэн зэрэг архин биеч ДНК-г задарч эхлэв. Дэлхийн хотуудын чөлөөлөлт их төрөө устснаас мутантуудын ДНК задарч тэдний бие суларч хяналтгүй болж эхлэв. Агаарын зэргийн хүчин энэ мөчийг ашиглан бүх колониудыг бөмбөгдөж эхлэв. Нисэх онгоцуудын гэр дараалан нисч бөмбөгдөл 48 цаг үргэлжилсэн. Бээжин чөлөөлөгдөв. Сүүлчийн аалзан хүмүүс хятадын нийслэл хурж цөөхөн хэдэн сүлэр үзэгдэв. Москва чөлөөлөгдөв. Кремлийн ханы дээр сүүлчийн могон хүмүүс нь Лондон чөлөөлөгдөв. Биг Бен цанхын орой дээр сүүлчийн шүүн хондал авчаад илэн газар оноо. Нью-Йорк чөлөөлөгдөв. Сатуйоп, Самбра сүүлчийн шавж шатаж оноо. Монголын хотууд чөлөөлөгдөв. Тэмүүлэн хонгор наран цэцэг нар хуучин гэртээ буцчихв. Хот нурмад байсан ч тэнгэр цэнхэр байв. Химээрүүдийн сүрэл их төрөө устснаас хойш 72 цагийн дараа дэлхийд ирэх химээрүүдийн 99% сүрчээ. Тэдний биеийн ДНК задарч тоос болон цацрав. Зөвхөн цөөн хідэн цацрагийн нөлөөгөө бүст амьдрдаг химээрүүд л амьдулсан. Гэхдээ тэд ахиж үржиж чадахгүй суларсан байв. Номин энэ бол байгалийн хууль. Аливаа ирлээд эцтэй устгах ёстой. Харин хүмүүс бид дасан зогтсон. Баттулга. Бидний буруугаас энэ гамшиг эхэлсэн. Бидний өрөвөр дэлхийг сэргээх. Хонгор гараа орхив. Хамгийн түрүүнд би барилгачин болъё. Барилга барих дуртай гэж нэ бүгд энэ. Энэ бол олон сарын турш анхны чин сэтгэлийн хинээд байв. Ялалт. Генерал Чой болсон дэлхийн засгийн газрын нэрийн өмнөөс ялалтын байрыг зарлав. Сүүн үедээ амьд хүмүүс үлдсэн. Энэ радиогоор сонсогдов. Эрхэн хүмүүсээ бид ялсан мутантын гэрэнгүй дууслаа. Одоо шинэ гэрэн эхлэж байна. Сэргэлтийн гэрэнгүй. Бид хотуудаа сэргэн. Бид гэр бүлээ олно. Бид хүүхдүүдээ өсгөн. Учир нь бид хүн төрлөختөө. Бид амьд үлдсэн. Талбай дээр зүгэрсэн хүмүүс алгадшиж уйлж энэ нээлтэн тэрэлдэв. Тэмүүлэн хонгор наран цэцэг нар дээвэр дээр зогсож нар жарахыг харж байв. Тэнгэр, улбар шар, ягаан, улаан өнгөр, муудс мэт. Цусгал, ялалтын өнгөр. Наран цэцэг энэ бүх үнэхээр дуслаа гэж. Тэмүүлэн түүний гарыг хатган дуслаа. Одоо бид амьдрах болно. Жинхэнэ амьдралаа. Хонгор хоолны тухай ярихад би 2 жил жинхэнэ мах идээгүй. Та нар мэдхүү би бүтэн дуулж идэж чадна гэж хэлвэ. Тэд нээлтэн доош буу. Шинэ дэлхийн сэргэлт. 1 жилийн дараа дэлхий айжмаар сэргэж байв. Цөмийн станцууд хяналтанд орж хотуудын нураг сэвэрлэгдэж шинэ барилгууд босч байв. Тэмүүлэн хотын дарга болж хотыг сэргэн босгож байв. Түүний Пертуз гар одоо зөвхөн барилгын ажилд хэрэглэгдэж байв. Хонгор шинэ хүч компаниг үүсгэн байгуулж нураг цэвэрлэх шинэ барилга барих ажил эрхэлж байв. Түүний биеийн хүч одоо зөвхөн их тайван ажилд
зарцуулагддаг болсон байв. Наран цэг сургуульд орж эмч болохоор суралцж байгаа. Тэр мутантуудын хордлогыг эсэргийн бүтээхээр мөрөгддөг байв. Бат 782 сансрын хөтөлбөрийг сэргээж Алтан гац 2 станцыг бүтээшгэлвэ. Энэ удаад аюулгүй байдлыг хамгийн өндөр түвшинд хангасан. Генерал Чавсан тэтгэврт гарч цэцэрлэгчүүлтийн хичээл зааж байв. Нэгэн өдөр тэд бүгд хуучин мөнгөний дэргэд цугларч галаар гархан одоо гал дээр хоол хийж хуучин турсамжаа сэргийн ярилцж байв. Тэгмээд та нар санаж байна уу? Бид анх аалзангуудад толдоход хин жамд гарахгүй юм шиг санагдсан хонгор. Тэгээд бид хаалгын чиний хаалгыг сугалж авч тэрнийг няцалсан. Нарнц. Бид чи манай бункерийн цорын ганц хаалгыг эвдсэн шүү дээ. Тэд энэлдэн оддыг харж өвдвэ. Тэнгэр цэлмэг одод гэрэлтэж дэлхийн ямсгалж байв. Энэ бол тэдний түүхэн төгсгөл байсан ч шинэ дэлхийн эхлэл байв. За ингээд дуслаа. Энэ комикийг тугсан сууж таалан болгосон та нартаа баярлалаа. Манайхан лайк болон subscribe-ан заавал дараарай. Хэдүүлээ 10,000 гулаа 100,000 гулаа болъё. Цааштай олон гой комикууд бас сонирхолтой кино тавшлууд орох болно. Гэхдээ комик одоо би Монгол комик гэдэг сувг руугаа оруулах болно шүү. Тийшээ орж subscribe дарж үздээгээрэй манайха. За баярлалаа.